Бүгд Солонгос улсын No Brand сүлжээ Монголын зах зээлд орж ирснээр үнийн өрсөлдөөн болон жижиглэнгийн худалдааны салбар шин шатанд шилжих хүлээлт үүсэж байна. Алтай холдинг болон Sky Hypermarket компаниуд Master Franchising-ийн гэрээ байгуулж, энэ онд Улаанбаатар хотод эхний 3 салбараа нээхээр төлөвлөж байгаа нь зах зээлийн анхаарлыг татаж эхэллээ. Тэгэхээр энэ сэдвээр Алтай холдингийн ерөнхийлөгч Самад Эрхэмтэй бид ярилцж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгэхээр бас no brand концепцийн талаар бас эхлээд нэг товчхон мэдээлэл өгөхгүй. Ер нь бол бидэнд байгаа мэдээлэлээр бол бас маркетингийн зардлыг бол тухайлбал маш сайн бууруулж, эргээд хэрэглэгчд очих, гар дээр очих жижиглэнгийн үнийг бол no brand маш сайн зохицуулдаг гэсэн нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь no brand-ыг яагаад Монголд ингэж сорчилж оруулж ирэх болсон юм бэ? Баярлалаа. Маш зөв ойлголттой байна. Тэгээд манай no brand брэнд маань бол e-mart дэлгүүрүүдийнхаа private label-ээр зарагдж байгаа. Тэгээд брендинг хэрэггүй гэдэг концепцоор аль болох чанартай бараг том брэндүүдтэйгээ адилхан чанарыг брендийн тэр одоо зардал дагалдуулахгүйгээр аль болох хэрэглэгчтэй тэр өндөр чанарыг хямд үнээр хүргэх зорилготой. Солонгос одоо e-mart-ийнхаа хөгжүүлсэн энэ брэнд маань одоо дэлгүүрээр зарагдаад явж байгаа. Одоо өөрсдийн e-mart дэлгүүрүүдээр болон Солонгос талаас бол no брендing концептийн дэлгүүрээ хөгжүүлээд одоо 270-аад салбарууд нээсэн явж байна. Солонгост болон олон улсынхаа зах зээлүүдэд. Тэгээд энэ жилээс Монголд одоо нэвтэрч салбаруудаа 7 сарын сүүлээс бид нээх төлөвтэй ажиллаж байгаа. Тэгэхээр Монголд бас одоо бол hypermarket, supermarket, за mini market, за мөн convenience store гэдэг ингээд хэд хэдэн төрөл чиглэлүүд бүгд ер нь нийтэлнэлээд идэвхтэй хөгжөөд явж байгаа. Гэхдээ яг no brand-ийн тухайд концепцийн хувьд аваад үзвэл юугаар илүү ялгарл болон давуу тал онцлогтой юм бэ? Дэлгүүр дотроо no brand-ийн private label маань саяны хэлсэнчлэн тэр өндөр чанарыг боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэж өгдөг гэдгээрээ тэр дэлгүүрийн концепт нь бас энэ концептууд дундаа тийм одоо санаатаагаар үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр хэмжээний хувьд бол convenience store-оос арай жоохон том одоо супермаркетаас бол арай жижигхэн. Гол одоо ялгарх зүйл маань бол үнээр хэрэглэгчтэйгээ татаж энэ одоо зах зээлийн өндөр инфляцтай, геополитикийн их асуудлуудтай, тэгээд одоо supply chain-ийн докторгүй байдалтай үед бол хэрэглэгчтэй айлуулах тэр сайн үнцэн буюу маш хямд үнийг санал болгохын зорилготой. Тэгэхээр гол зах зээл дээр бол бас жижиглэнгийн худалдаан дээр нэлээд өрсөлдөхүйц хэмжээний тийм үнийг бол хэрэглэгчдэд санал болгоно гэж ойлгож болох нь үү. Тэгэхээр ер нь ойрын болон дунд хугацааны яг цаашдын стратеги юун дээр чиглэж байгаа бол тухайлбал одоогор бол 3 салбарыг ямар ч үсэн нээж байгаа гэсэн мэдээлэл. Цаашдаа ер нь ойрын магадгүй одоо 2-3 жил дотор гэдэг юм. 5 сая дурдлаа. Ерөнхийдөө бол 270 гаруй салбартай гэсэн мэдээлэл. Тэгэхээр Монголд ер нь хичнээн салбарыг цааш тань. Энэ жилдээ бид хэд хэдэн одоо локейшнуудыг аль болох баталгаажуулж цаашдаа нээх одоо боломжит газрууд болох гэж хичээж байгаа. 3 дэлгүүрийг энэ жилдээ нээн гэсэн одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ боломжоор өшөө нээх боломжтой бол аль болох хурдан олныг нэх хүсэлтэй байгаа. Ер нь бол Master Franchise гэрээнийхэн хүрээнд бид 5 жилдээ 50 дэлгүүр нээн гэсэн зорилттой ажиллана. Тэгээд зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт бас нэвтрүүлэх энэ зорилготой. Тэгээд концепт маань одоо манай hypermarket болон супермаркетаас арай жижиг учраас томоохон одоо орчин суугчтай болсон аймгийн төвүүд дээр нэгэн дэлгүүр биш бас олон доогоор хийх тийм зорилготой ажиллана гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр хамрах царах үнэний хувьд бас бизнес моделийн талаас нь авч үзвэл одоо жишээлбэл CEO-гийн тухайд бол франчайз хэлбэрээр бас нэлээдгүй эрчимтэй салбаруудаа нээж түгээдэг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ талаасаа бас яг no brand-ийн хувьд ер нь ижил концепцээр явах уу? Ер нь франчайз хэлбэрийг цааш нь хэрэглэгчдэд бас зах зээл дээр ер нь санал болгох уу? Яг хөө тэр боломжийг бид нэр ойрын хугацааныхаа өрсдийн хөгжлөлтүүдээ хийсний дараа харна гэж бодож байгаа. Гэхдээ урьдчилсан байдлаар бид одоо бүх аймагта нэг тодорхой одоо хүнсний дэлгүүртэй хамтарч no brand зоонууд үүсгэсэн байна. Тэгээд тэр no brand зоонууд маань бол яг бидний стандартын дагуу
бараагаа нийлүүлж, бараагаа өрч тэгээд no brand-ийн тэр private label бүтээгдэхүүнүүдийг бас одоо олгодог хэмдүүнээрээ худалдаалж тэр үйл ажиллагаа маань бол тэр хамтруулууд маань бол явж байгаа. Тэр дундаасаа одоо боломжит хамтрал үүсгэсэн байгаа айлуудтайгаа тэр магадгүй sub franchising хийх ийм боломжууд бас үүсэж байгаа гэж харж байгаа. Магадгүй зарим одоо аймгийн онцлогоос юм уу одоо логистик, supply нөхцөл байдлаас шалтгаалж хэр хүндрэлтэй байх үгүйг бид нар бас тэр хөтөлбөрийнхаа хүрээнд сайн ажиж дараагийнх нь тэлэлтүүдийг тэрэн дээрээ бас суурилж хөгжүүлэх бодол байгаа. Тэгэхээр no brand-ийн тухайд бол бас харьцангуй Монголын хэрэглэгчдэд бол бас нэр нь нилээд танигдаад түгсэн байгаа. Ягаад гэвэл e-mart одоо албасараас үнийг оруулж борлуулдаг учраас гэсэн нэг юм ойлголт явж байгаа шүү дээ. Тэгэхээр Алтан хоолойн үед бас e-mart-ыг мэдээж бас эзэмшдэг. E-mart Монголд орж ирснээр cultural exchange буюу тэр соёлын солилцоо болоод бизнес модель дээр ч гэсэн нэлээдгүй юм томхон дэвшлүүд бас гарсан ингэж бол үздэг. Тэгэхээр no brand Монголын зах зээл дээр бас нэвтэрснээр яг энэ төрлийн бас шинэ төрлийн гэж ойлгож болох. Тийм соёл болоод ер нь худалдааны талбар дээр ямар тийм шинэ зүйлүүд нэвтрэх боломжтой байна. Шинэ концепт болохоор бас тэр шинэ хэрэглээ үүснэ гэж харж байгаа. Анх бид нар e-mart дэлгүүрээ нээж яхад далайн бүтээгдэхүүний хэрэглээ маш бага байсан бол тэр хэрэглээ маань одоо хэрэглэгчдийн зан төлөө өөрчлөгдснөөр бид нар тэрийг одоо алдагдaltaй байсан ч тууштай тэр хэрэглээг үүсгэх зорилготойгоор явуулсны эцэст харьцангуй их хэмжээнд өөр төрлийн далайн хэрэглээг хэрэглэдэг болсон шиг энэ шинэ концепт маань бас өөр нэг өнгө төрх концептыг Монгол улсад одоо бас нотгшуулж бас одоо хэрэглэгчд маань орж үзээд ямар санагдах нь те ямар ч байсан миний хувьд бол юмыг одоо айгүй хялбараар боломжийн үнээр чанартай бүтээгдэхүүн үйлчлэгийг ингэж авч болдсон байх гэдэг гоё ойлголтыг одоо мэдрэмжийг no brand-ийн концепт дэлгүүрүүд маань өгдөг. Тэрэн шиг магадгүй бусад бизнесүүд, бусад одоо концептууд маань хөгжих хэрээр тэр нь бас үлгэрчээ болох болов гэж бодож байгаа. Бүх юм гэлцэл үнэтэй одоо лаг байх гэхээс илүү хэрэглэгчдэд ойр байх. Тэгэхээр бас нөгөө талаасаа нэг сонирхох зүйл нь бол no brand бол өөрөө өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдэд бол төрөлжүүлэлт маш сайтай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ утгаас нь харахад нийлүүлэлтийн сүлжээ талаас нь харуул no brand өөрийн дэлгүүрийг яг энэ франчайз хэлбэрээр ингээд Монголд бас байгуулж байгаа гэдэг нь нийлүүлэлтийн гинжийлэхээс сүлжээ талдаа илүү давуу талтай гэж юу ойлгож болох уу? No brand концепт дэлгүүр маань одоо Монгол нэвтэрснээр нэг гоё боломж олдож байгаа. Тэрний юу гэхээр бид яг хуу дотоодын хэмжээнд эсвэл бол гадны том брендийн одоо хүрээнд цөөхөн хэдэн үйлдвэрлэгч захиалгаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан бол одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийгээ бид нар no brand-ийн одоо private label-ийн үйлдвэрлэлээр хийх одоо шошгоор хийх тийм боломж үүсэж байгаа. Тэгээд Солонгос талаас маань no brand-ыг хариуцсан экспертүүд ирээд манай одоо дотоодын үйлдвэрлэгч нартай үйлдвэрийг үзээд шаардлага хангаж байгаа үгүйг одоо тодорхойлоод тэгээд шаардлага хангаж байгаа тохиолдлууд дээр бид нар одоо стратегийн дээр түншлүүдийг бий болгоод no brand-ийн шошготой no brand-ийн private label-ийн үйлдвэрлэлийг Монголдо хийж болно гэсэн. Энэ дотооддоо бидний одоо зорж байгаа тэр 50 дэлгүүрүүдэд зарим тохиолдолд exclusively зөвхөн тэр төрөл дээр тэр үйлдвэрлэлийн бараа зарагдах буюу ирээдүйд no brand-ийн одоо итгэмжлэгдсэн гэдэг шиг баталгаажуулсан үйлдвэрлэгч учраас бусад өөр зах зээлд байгаа no brand-ийн дэлгүүрүүд буюу e-mart-аар зарж байгаа no brand-ийн бүтээгдэхүүний тэр одоо сүлжээнд дэлгэрэх боломжтой. Тэгэхээр бас яг брендed тухайд бол аваад үзэхээр бүтээгдэхүүн төрөлжүүл буюу diversification талдаа бол нэлээдгүй давуу шин чанарууд байна л да. Саяны таны өгс мэдээлэлс гэсэн ингээ харахад. Тэгэхээр энэ эргээд нөгөө хэрэглэгчдэд жишээ нь өгөх бас нэг том хүлээлтэн дээр өрсөлдөхүйц үн гэдэг дээр яалтчгүй ярьж байна л да. Тэгэхээр тухайлбал яг та бүхэнд байгаа мэдээлэл бол одоо no brand албан ёсоор зах зээлд бас retail дээр орж ирснээр ижил төстэй бараа бүтээгдэхүүнүүдээс юу хэд орчим хувиар магадгүй ойролцоогоор юу хямдралтай тийм боломжтой үнийг санал болгох. Бид нар бол зорилтоор нэг 20-40% хэмд байх болов гэдэг зорилт байна. Маш өндөр тоо. Тэгээд одоо
манай хэрэглэгчдийн мэдгээр hypermarket концепт маань бол хэрэглэгчдэд татдаг тийм маш их машины зогсоолтой өөр олон үйлчлэгээ урсгалыг маш сайн бий болгодог. No brand дэлгүүрүүд маань бол илүү ганцаараа байх, эсвэл өөр нэг жижиг одоо тийм худалдааны төв юм уу, эсвэл өөр нэг кофе шоптой ч гэдэг юм уу тийм байдлаар байх учраас татах хүч маань багасах үүднээс барааны үн дээрээс нь нөгөө чанар алдагдуулахгүйгээр одоо байгаа бүтээгдэхүүнүүдийн тэр чанартай мөртлөө илүү хямд үнийг олгох тийм концепт явж байна. 20-40 гэдэг бол нэлээд өндөр бас хувь сонсогдож байна. Яг тэгэхээр ялангуяа өнөөдрийн байдлаар бол жишээ нь 4-р сард Монгол улсын инфляц 2 тоор ороод ирсэн байх юм нөхцөл байдал таа. Тэгэхээр энэ нь бол шуудгаар иргэдийн нуруунд дээр бас худалдаа авалтан дээр дарамт болж очдөг шүү дээ. Тэгэхээр бас төгсгөлд нь тодруулахад ер нь e-mart бас яг сүүлийн үед бол мэдээж Монголын зах зээл дээр хайпермаркетын соёлыг бол нэлээдгүй төлөвшүүлж байгаа юм үр гүйцэтгэж байгаа. Тэгэхээр цаашид бас e-mart-ийн гол баримтлах стратеги чиглэлээр нүүн чиглэлж байгаа бол дахин шинэ салбар ер нь Улаанбаатар хотын хэмжээнд эсвэл орон нутгийн хэмжээнд нэгтгэх байна. Ер нь бол бид одоо худалдааны салбар дээр нэлээд фокуслж жижиглэн худалдааны бизнесээ хөгжүүлж энийг одоо олон дэлгүүрийн тоо нэмэхээр хөгжих биш энэ системийг бий болгож өөртөө одоо их борлуулалт хийж дэлгүүр нээж амжилтанд хүрэхээс илүү хамтдаа түншүүдтэйгээ хөгжих тэгснээрээ бид энэ зах зээлийгээ шинчилж илүү одоо төгөлдршүүлж солонгоруулж одоо нөгөө бялууга томсхий гэдэг шиг концептоор илүү явах анхнаасаа тийм концептээр явж ирсэн. Тэгээ бид нартай хамтдаа одоо олон жил 10-аад жил одоо энэ жил одоо 10 жил тохиож байна. Тэгээ 10 жил ингээ хамтдаа түншилсэн хамтрагч нар маань бол өөрсдийн бизнес нь тэр салбартаа одоо илүү сайн хөгжиж тэлж зарим нь одоо бараг салбарынхаа хамгийн том тоглогч болох ийм жишээнүүд хүртэл ингээ хамт байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нар энэ бодлохороо одоо байгаа түншүүд дээрээ зөвхөн тулгуурлах биш бас өөр боломжит ямар түншүүд байж болох уу гэдэг дээр анхаарч энэ худалдааны экосистемийг бүхэлдэн сайжруулахын зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр тэрийг дагаад логистик, warehousing, энэ supply chain-ийнхаа одоо баталгаатай, доктортой байдлыг хангах, дээрэс нь эцэстээ тэр нь хэрэглэгчтэй хүрэхтэй аюул хялбар амар одоо амс хийх төдий очих энэ зорилготой ажиллаж байгаа. За маш баярлалаа хүлээн хүрэлцэн ирсэн явдал. За нөгөөдгөр бас хэрэглэгчдэд илүү ойр бас брендийг санал болгож байгаа та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр бид жижигдэн худалдааны салбарын талаар Алтай Холдингийн компани ерөнхийлөгч Самадитай ярилцлаа.